За ганц хоёр хүн орж иртэл хэдэн лайв ич. Ой лайв нь хэдэн шеэр ич. Шеэрлэд өгдөг амт байхгүй болох таа гэж. Бид нар одоо нэг жоохон шеэрлэд өгдөг болоосаа тий. За амтэн хүн орж иртэл шеэр хийж дөө. Хэдэн шеэр хийч. Манайха орж ирж байгаагууд ч гэсэн хэдэн шеэр хийчээрээ. За би та нарт нэг ам өгөөд л яваад байгаа шүү дээ. 2-3 жил энэ амыг өглөө. Дондгийн үгэнд ч битий ор, дулмын үгэнд ч битий ор, ер нь ингээд талцж байгаа талуудыг айлч талд нь битий орж ингэж солиор заяа. Зүгээр нэг олон юм яриад байлгүй хуцалгүй дүүгээд намайг сонсоо би яг ингээ голоор нь айлч талд нь орохгүйгээр үнэн учрыг би та нарт хэлнэ гэсэн шүү. За тэгээ ямар ч ичгүүр сонжуургүйгээр ирээ цээргүйгээр би хэлээд байгаа. Яг одоохондоо над шиг тэгээд үннийг хэлээд байх хүн ховрдоо. Ер нь ихэнх нь гэж би бол хэлээд байгаа шүү. 99.99% нь худлаа шүү наад болж. Ямарваа нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй л байгаа. Яг ясын хосвол. Мөнгөний сонирхолтой, улс төрийн хамгаалалт авах сонирхолтой, тийм ажлаа бүтээх гэл тэгэл. Зарим нэг нь ямарваа нэгэн асуудлаар нэмтэнд нь орцсон. Тэгээ хурууных нь зүрээр хөдөлж идэг лайвчдаар л Монголд үрчээд шүү дээ. Хөө орж ирж байна. Нэг хэдэн ороод ирсэн. За лайв эхлэе дөө. Би энэ шеэр хийгээд нэг шеэр хийдгөө шеэр гэнэ нэг лайв хийж байгаа юм чи бас нэг овоо хэдүүн сонсчул гэж бодоод байгаа байхгүй юу. Тэрнээс би одоо ямар дагагч нараар хоол авч идэх биш. Би одоо 100,000 дагагчтай гээд надаа нэг зүсэнд алхах өгөх биш. Пизда. Үнэн мэдээсэй гэсэндээ л би ингээд солиороод яваад байгаа шүү дээ. Энэ цаанаа бол ийм заяа. Цаанаа бол ийм. Би яагаад ингээд альц талд нь орохгүй ингээд тайлбарлаад зөв юм хэлээд өгье юу гэхлээр та нарыг хэрэлдүүлэхгүй гэж. Ойлгосноо. Талцаал хоорондоо хэрэлдэх юм. Тэгээ баг хэрэлдээсээ үнэн сонсоос учир шанцангийн мэдээсэй гэсэндээ л ингээл цагаа бараад өөрийгөө нэрвтүүлэл та нарт оромжлуулаад ингээ мэдэхгүй ч юм алга гэж. Мэдэхгүй юм алга байсан. Судлаад байгаа байхгүй юу? Судлаад яг чиглэлийн хүнтэй уулзаад хамгийн их одоо салбараа шүүмжилдэг. Салбартаа одоо ад үзэгдэж байгаа хүмүүстэй л уулзаж ярилцдаг шүү дээ би. За тэд нар маань нэвтрүүлэгт ордгүй ихэнх нь. Яагаад тэгэхээр за нэг чимээгүйгэн шиг байж байгаа тэтгэвртэй гарчиж юм. Яг тэтгэвэр гарахаас нь өмнө ажлаас нь халчин ч гэдэг юм уу хавчдаг, дарамтлагдаг гэдэг. Миний нэвтрүүлэгт ороод яг зоригтой юм шүүлүүлээч хэмтэн байхгүй байгаа. За гол ярианд орноо. Манай одоо 4-р цахилгаан станц бол бүр яг дэлбэрэхэд бэлэн байгаа. Бүр макс бүр хамгийн хүнд хамгийн одоо 4-р цахилгаан станцаас ямар л хүч гардаг бүх хүчээ ингээд тулгаад явж байгаа. Тэгээ та нар одоо ингээд тог үйлдвэрлэн гэдгийг зүгээр нэг одоо намдаралтай зуух шиг энэ амар том байгууламж шинжлэх ухааны асар том одоо ололт төр тулгуурласан дулааны цахилгаан станц дипло электроник центр гэдэг үү юу дулааны цахилгаан баггүй. Тэгэхээр энэ хараа ганцхан одоо ингээд нэг зуух гэхлээр та нар өөрсдийнхөө нэг баашин галлаж байгаа нэг юм пишин шиг юм бодоод. Энэ бүр 15 давхар байшин шиг
асар том юм зуух байхгүй. Одоо 10 давхар 15 давхар байшин шиг бүр амар том зуух. Тэгээ эний чин дулааныг үйлдвэрлэхийн тулд одоо та нар нэг хэдэн хурц нүүрс хийдэг юм бодоод байна. Энэ цахилгаан станц руу хэдэн нүүрс хийгээл болчихдог юм шиг. Үгүй ээ, энэ эхлээд усаа боловсруулдаг гэж. Асар их хэмжээний туулгад асар их хэмжээний бүр хэдэн сая шометр усыг татдаг байхгүй. Туулгадаас. Ингээд усаа амар өндөр технологиор боловсруулна. Усаа хичнээн дамжлагаар боловсруулдаг. Тэгээ энэ ингээд би их гоё сонирхолтой юмнууд ярин заяа. Та нар бүр аягуулсаа ойлгочих. Тэгээд усаа боловсруулна. Усаа дамжлаг болгоноор боловсруулаад шүүгээд тэгээ сүүлдээ тэр ус чинь бүр амар нарийн болоод ирэнгүүт одоо амар өндөр зэрэглэлийн асар хортой бодис тэр ус руу чинь шахаж байгаа. Амар өндөр хортой бодис тэр ус руу чинь шахав. За ингээд эн чинь маш олон бүр хэдэн зуун ийм энэ жижиг ийм нэгжүүд эний чинь гэж бүтэн штэ. Бүтцэн. Тэгээ нэг газар л жоохон хариуцлага алдахтал тэгэл дуусна. Цахилгаан дэлбэрүүл тэгэл дуусна. За ингээд ойролцоогоор шүү 70-аас 80 градусын халуунд тэнд хүн ажиллаж байна. 70-аас 80 градусын халуунд тэр хүмүүс тэтгэвртэй гарч чадахгүй өгдөг. За өсрээд тэтгэвртэй гараад өгөх. Тэтгэврээ авч чадахгүй ихэнх нь өгч байгаа. Эрүүл мэнд бол тэнд байхгүй болно. Бодлоо 70-аас 80 градусын халуун. Тэгээ зүгээр тэр нь цэвэр орчим шүү. Битүү тортог нүүрс ус бочгонсон хаймшгийн жимэн дотор. Тэгээ 70-аас 80 градусын халуунд ажиллаж байна. Тэр дэлбэрүүл тэгээд дуусаа. Тэгээ тэр зуух чинь би хэлсэн шүү. 15 давхар байшин шиг асар том зуух. Тэгээд нүүрсээ татна, нүүрсээ эргүүлнэ. Тэгээ богооноор нүүрс орж ирнэ, нүүрсээ бутлаад бүр ингээд хамрын тамхи шиг болгож байгаа нүүрсээ үлээн. Маш олон дамжлагууд байгаа. Та нарын санаанд орохгүй бүр амар том төсөөлж чадахгүй тийм байгууламж тэнд ажиллаж байгаа. Ойлгосноо. Тэгээд хамгийн харамсалтай нь ингэж байгаа. Бид нар ингээд ойролцоогоор за нэг 40 мянган төгрөг сард гарлаа гэж бод. Бидний тогны. Гэтэл бид нар өдөрт 1200 төгрөг. 1200 төгрөгийн тогийг. Тэгээ бид нар чи одоо зурагтаа үзэж гин бүх гөрөөндөө гэрлээ асаачж гин. Тийм үү? Уцаа цэнгэлж гин, хоолоо хийж гин, пэч ажиллуулж гин, интернетээ ажиллуулж гин. Тоггүй юм байхгүй. Тэгээ ерөөсөө өдөрт 1200 төгрөг л бид нар төлдөг. Ойролцоогоор нэг аль 40 мянган төгрөг төлөв. 1200 төгрөг. Дэлхийд ийм хямдхан тог байхгүй. Дэлхийд ийм. Тэгээ хамгийн амар нь за бид нар 1200 төгрөг. Цэвэр ороод бид нэг мантун бууз авахд 2500. Ганцхан жирхэг мантун бууз авахд бид нар 3000 төгрөгөөр авдаг. Гэтэл бид нар 24 цаг тог ашиглахдаа 1200 төгрөгөөр маш хямд бид нар тог хэрэгжилж байгаа. Энийг бид нар нэгдүгürt ойлгох ёстой. Хоошоо би илүү их аюултай, илүү их аимшигтай тоонуудыг хэлэн данарт. За гэтэл за 1 киловаттыг бид нар хэрэглэгчдэд одоо 85 төгрөгөөр ч үлээ. 85 төгрөг гэсэн баха ойролцоогоор 85 төгрөгөөр бид нар авт юм. Гэтэл 4-р цахилгаан станц өөрөө үйлдвэрлээд гарч байгаа зардал нь 125 төгрөг. Тэгээ 125 төгрөгөөр тийм амар олон дамжлаг усаан татах, усаан боловсруулах, ус руугаа тэр асар өндөр хэмжээний хорыг шахах тийм үү. Тэгээ тэр амар өндөр 580 градусын халаалт. 580 орчим градус халдаг гэж байгаа тэр 100. Энийг хөргөх тэр асар их ус орж ийн тийм үү. Тэр ус ороод тэр яндангаас чинь доошоо уур гараад доошоо ус болж буугаал тийм үү. Тэгээ дээрэн дээр одоо нүүрс татах төхөөрөм, нүүрсээ шатах мангар олон хийн турбинууд асар өндөр даралтаар явж байгаа тэр халуун ус 580 градусын тэр халуун юунууд энэ чинь гэдэг нь дулаан ялгаруулж тог үйлдвэрлээд шүү дээ. Маш олон юм амар олон юм хилтэс цэхүүд ингэж нийлж ийж энэ чинь ойролцоогоор нэг 1000 орчим хүн тэнд зөвхөн ажилтдаг гэж байгаа байхгүй. Зөвхөн тэр халаалтын хүн дээр 1000 орчим юу л 800 900 хүн ажилтдаг гэж байгаа.
асар өндөр нарийн ажиллагаатай. Тэгээд тэрий чинь одоо хянахтай хаана ямар тохиолдол дуурж ийн ямар аюул гарах нь тэрийг хяналтын инженерүүд хэдэн 100-аараа байж ийн нэг хариуцлага алдах тэгэл тэр дуусна. Ийм өндөр хариуцлагатай газар 24 цагаар тэд нар ажиллаж байгаа. Тэгээд 1 киловаттын 125 төгрөгөөр үйлдвэрлээд биднэрт 85 төгрөгөөр нийлүүлж байна. Тэгэхээр тэнд амар том алдагдал болоод байна. Алдагдал. За хамгийн амар нь энэ концессийн гэрээ гэж нэг амар юм байгаа байхгүй. Концессийн гэрээ. Дарга нар хуваагаад идчихсэн. Энэ ерөөсөө ингээд хараа бидний өөрсдийн хөгийн зангаас болж Монгол улс ийм байдалтай болж. Монголчууд өөрсдөө шуналтай байна. Монголчууд өөрсдөө арчаагүй байна. Монголчууд өөрсдөө юм судлахгүй байна. Монголчууд өөрсдөө юм уншихгүй байна. Монголчууд өөрсдөө сэтгэлгүй байна. Эх оронч зан ман яриач хэрэг байхгүй. Та нарын энэ нэг сошиал дээр худлаа эх орон морон гэдэг чинь шал худлаа. Бид нар зүгээр нэг өрөөнөөс гарахтаа гэрлээ унтраачих хэрэгтэй. Болж ил үгүй бид нар гэрлээ хэмнэж хэрэгтэй. За одоо Монголоос өөр газар яаж вэ? Тог нь асар өнөтэй учраас хувь айлууд ерөөсө тог хэрэгэлдэг. Тог хэрэгэлдэг. Улсаас тог авдаг. Улсын үйлдвэрлэж байгаа тогийг хэн авдаг вэ гэвэл аж ахуй нэгжүүд үйлдвэрүүд. Машины үйлдвэр нь, гар утасны үйлдвэр нь, ойдлын үйлдвэр нь, хүнсний үйлдвэрүүд нь улсаас тог авдаг. Бусад газрууд дандаа хуваараа сэргээгт гэрчмж хэрэгжилж байна. Дээвэр дээр нарны панел тавьж байна. Байшингийнхаа хажууд сэнс тавьж байна. Тэгэхгүй улсаас үйлдвэрлэж байгаа тоогоо өөрсдөө төлж дийлдэг. Тэр нь асар өндөр үнэтэй гэдэг. Ойлгосон. Тэгэхээр би энэ мэдээллийг өгөөд байгаа нь та нарыг зөв юм ойлгосол гэсэндээ өгөөд байгаа. За одоо тэр бөөрөлжүүлдэг цахилгаан станц. Энэ концессийн гэрээгээр дарга нар ийдсэн. Одоо энэ Монгол ардын намын хулгайчууд энэ пиццанаар ийдсэн. Тэд нар хужаатай ямар гэрээ хийсэн бэ гэхлээр одоо 4-р цахилгаан станц бүр дэлбэрэн алдаад бүр ингээд дэлбэрэх гээд нь шүү дээ. Бүх юм нь хуучирцсан. Бүх юм нь хуучирцсан. За би энийг яаж иддэг тухайн дараа нь хэлэн заяа. За гэтэл бөөрөлжүүдийн цахилгаан станц эдгээр ингээ үйлдвэрлээд алдагдaltaа 125 төгрөгөөр үйлдвэрлээд 85-аар Улаанбаатарчуудад тооцоогоо хийж байна. 125 төгрөгөөр үйлдвэрлэсэн юм а 85 төгрөгөөр бид нэр киловатт тутмаас тэгэхээр эдгээр чинь 30 төгрөг 40 төгрөг алдаад байгаа байхгүй юу? Халдангатай ажиллаад байна энэ үйлдвэр чинь. За тэгэнгүүт тэр бөөрөлжүүдийн уурхад тэр хятадуудтай ямар бөөрөлжүүдийн цахилгаан станц дээр ямар гэрээ хийсэн гэхлээр 285 төгрөг киловатт. Юу гэсэн үг вэ? Хужаа нарын хийж байгаа тэр сэндвичээр барьсан 4-р цахилгаан станцын барилга байгууламж тэр хаана бетон болц зүгээр жинхэнэ социализм юу жинхэнэ чанар барьсан чанартай барьсан тулдаа тисээд байгаа. Тэрнээс энэ одоо энэ сүүлийн хятадуудын бариад байгаа нэг энэ сэндвич нэг юм гараж шиг юм ангор шиг юмнуудыг ямар цахилгаан станц хийв. Тэгээд 1 киловаттын улс 285 төгрөг. Юу гэсэн үг вэ? Бид нар үндэснийхээ үйлдвэр 4-р цахилгаан станцын үйлдвэрлэж байгаа тогийг 85 төгрөгөөр авдаг, алданганд оруулж 85 төгрөгөөр авдаг. Хэрнээ хятадуудын үйлдвэрлэж байгаа тогийг яагаад 285 төгрөгөөр? 3 дахин илүү үнээр. Энэ дарга нар мөнгө авцсан, ахуул авцсан шүү дээ. Энийг авилгатай тэмдэх газар шалгаач. За тэгэнгүүт хамгийн амар юм. За ингээд тэр бөөрөлжүүч байна уу? Дулааны 2-р цахилгаан станц, 3-р цахилгаан станц, 4-р цахилгаан станц гэдэг ингээд тогны мөнгө хуваарлагдаад ингээ хуваарлагдаад ингээ нэг аяг руу орно. Нэг аяг руу орчих. Бүх мөнгө ингээ тал талаас одоо. Тийм үү? Өстө Увс аймаг байдаг юм уу, Баян Хөөлгий байдаг юм уу, Дорнод байдаг юм, Улаанбаатар ингээд бүх цахилгаан хэрэглэгчнэр ингээд энэ аяг руу мөнгө оруулж. Тэгэнгүүт энэ орж байгаа мөнгнөөс нөгөө бөөрөлжүүдийн үнэтэй 285 төгрөгийн тог өгчдөг. Амар уу? Энэ бүр шившгүй. 4-р цахилгаан станц дээр 70-80 градусын халуунд тэтгэврт гарахаас өмнө үхдэг. Эрүүл мэндгүй, уушиггүй, нуруу нугасгүй болдог. Тэгээ 2 сая гаруй төгрөгийн 2 сая 5-600 мянган төгрөгийн цалинтай. 2 сая төгрөгөөр тийм амар үхлийн өвчөө авдаг газар хэн ажиллах юм? Хэдэн хүн ажиллах юм тэнд? Тэгээ 7-800 зугуулаад тэнд байдаг. Тэгээ ингээ арай хийж тогны мөнгө зуглуулад ингээ оронгууд нь нөгөө алдангтай нөгөө бөөрөлжүүдийн цахилгаан станцынхаа
хятадуудтайгаа ингээд 20 жилийн гэрээ байгуулсан гинэ. 1 киловаттын 280 төгрөгөөр худалдаж авна гэдэг. Тэгэхэд 4-р цахилгаан станцнд 125 төгрөгөөр үйлдвэрлээд биднэрт 85 төгрөгөөр зарж идэг. Тэгээ ингээ арай хийж үйлдвэрлээд мөнгө цуглуулангууд тэр мөнгөний нөгөө хятадуудынхаа гэрээ хийсэн 20 жилийнхаа гэрээтэй нөгөө компани руу ингээ мөнгө өгчдөг. Тэгээд ингээ тэр мөнгөний аяг дүүрэн мөнгө цуглууллаа гэхэд ийм тэр хятадуудад өгөөд энэ үлдсэн жоохон мөнгөнд 4-р цахилгаан станц руу очино. Тэгээд цалингаа нэмж чадахгүй. Тогны мөнгө нэмээч тэд нар тогны мөнгө нэмээд хятадуудад өгчдөг. Энэ арай юу? За тэгээд одоо энүүгээр дүүрэн мөнгө цугларлаа. Энийг ингээ хятадуудад өгчлээ. Нөгөө 20 жилийн гэрээтэй 1 киловаттын 225 төгрөгөөр ч 285 төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ ийц. Улсын хооронд гэрээ ийц. Тэгээд автоматар тийшээ тэр компани руу өгчдөг. Тэгээ ийм нэг жоохон мөнгө үлдэнэ. За энэ нэг жоохон мөнгө нь ингээд 2 3 дугаар цахилгаан станц 4 дугаар цахилгаан станц руу орчихно. За ингээд нэг одоо генератор янз бүрийн худалдаж авдаг гэж. Тэгэнгүүт хэдэн намын дарга нэгтэнд очсон биз та. Ийм юм биднэрт хэрэгтэй гэхэлэр ийм аа бидэрдэг. Биднэрт яг энэ генератор хэрэгтэй гэнгүүт энийг аваад гэж. Шахааны бизнес тэнцэцгэлсэн. Намын хитэн дарга нар тэнд нөгөө нэг үлдсэн жоохон шахруу мөнгө ингээ хуваагаад идчихдэг. Тэгээд 4-р цахилгаан станц руу ийм сэлбгээр ирдэг. Сэлбгээр орж ирдэг гэж байгаа. За одоо энийг сэлбгийн тавьчих нөөд байхгүй. Яасан тавьц. Худлаа. Гарцдаг. Гараад тэрийг ерөөсөө ингээ Сэмэрхэн цахилгаан станцаас гаргаад дахиад нэг ченжийг гараар үн нэмэгдээд ороод ирдэг. Ингээ дотроо хулгай хийгээд буцаа зараад иддэг. Новшнууд. Би шарын голдны ганц 2 жил болсон. Шарын голд уурхаа яадаг гэж ТМ 2-г зүтгүүрийн нэг толгойтой. Дээр үе орсон. Тэнд ингээ инженерүүд нь тэр ТМ 2-ыг тонно. Сэлбгийн хулгай хийгээ гаргачихна. Сэлбгийн ТМ 2-ын сэлбгийг хулгай хийгээ гадагшаа гаргачихна. Тэгэнгүүтээ нэг дондох ч юм уу, цэрэн ч юм уу гэл нэг хулгайч. Ийм зарна шүү гэд нөгөө гаргасан байгууллагаасаа хулгай хийсэн юм нэг ченж оруулж ирээд буцаага байгууллагад нь шахдаг. Энийг энэ хурган дарга нар хийдэг. Энэ намын томилгоотой одоо тээц томилогдсон хурган дарга нар ийм ажил хийдэг. Ингэж мөнгөждөг. Гэхдээ ингээр энэ 4-р цахилгаан станц яаж ажиллах юм? Ингээр бид нар яаж бүтэн тогтоо байх юм? Хэдүүлээ тогоо хэмнэмээр биш үү? Тогоо хэмнэмээр. Дээр нь одоо юуныхан хулгай юм? Нөө койныхан. Биткойн үйлдвэрлэнэ. Одоо энэ зочид буудал, хувийн ресторан биткойн шаацсан байна шүү дээ. Тэгээ одоо энэ уулын оройгоор дүүрэн биткойны ингээ хөргөхтэй хөрөмжүүд. Ийм сэрүүн хүүтэн газар байж амар халдаг. Тэгээ ингээ биткойноор мөнгө хийдэг. Ингэхлээр Улаанбаатар тогны дутагдлалд орохгүй яах юм? Та нар өөрсдөө дээр дооргүй хулгай хийгээд байна шүү дээ. Чадан ядан тэнд нэг хэдэн хүн ажиллаад идэг. Амь насаараа дэнчин тавьсан. Тэр 4-р 3-р цахилгаан станцын дэсрэг тэгжил болсон шүү дээ. Тэгээ засварчтай оруулахдаа 8 цаасан дээр гараа өсгөх сургалт гэж байгаа. 8 цаасан дээр. Осол гарвал чи өөрөө буруугасаа болж өгсөн. Чи өхөл чиний буруу. Бид нар буруугүй гэдэг ингээд 8 9 цаасан дээр гараа өсгөх сурж иж засварлуугаа ордог. Тэгээ оруулаад за ийм сэлбэг ирсэн 50 тавьсан. Гэхдээ яаж хулгай хийдэг гэж эднийг нэг юм түүрх аялал руу ч юм уу. Тийм үү? Одоо утааг өмбөнгийн аялал ч юм уу. Солонгос руу аялуулна гэдээ аялуулчихдаг инженерүүдэд. Тэгээ аялуулсныхаа дараа тийм тавьсан. Өө чамайг амралтаа аваа явуулсан хаагурч. Чамайг аялалд явуулсан хаагурч бид нэр тэрийгэ солилцоон гэж шат. Шаал худлаа хуучнараа солиогүй тэрийг гаргаа зарчдаг. Тэгэнгүүт тэрийг худалдаж авсан хүн эргээ тээц рүү үн нэмээ шахдаг. Ийм лалрын бизнес тэнцэцгэлцэн. Тэгээ Монгол ардын намын хэдэн хурган дарга тэнд бицтэй ингээ очсон. Хэрэгтэй ирэхгүй мангар олон даргатай. Юу ч хийдгүү. Зүгээр л мөнгө угаах гэж мөнгө идэх гэж. Ингээдлэр энэ улс чи яаж хөгжих юм? Тэгээ одоо амгалангийн дулаан станц гэж байгаа. Амгалангийн дулааны станц. Бас хужаа нарын барьсныг юм ангоор. Тэгээ хятадтай цахилгаан станц барихаар гоё юм гинэ.
Тэгээ Оросуудтай барихаар муу ингэнэ. Оросууд цахилгаан станц барьж өгье гэсэн. Өөрсдөө хахуулна гэсэн. Одоо Америкчууд цахилгааны чинь шийдэж өгье гэж байна. Америкчуудаар хизээж цахилгааны станц бариулж болохгүй. Сайн ч мууч 4 дугаар цахилгаан станц шиг 3 дугаар цахилгаан станц шиг газар доогуур амар том бүтээн байгуулалт хийгээд газар дээр амар том бүтээн байгуулалт хийсэн. Йоо, power panel гэдэг чинь дэлхийд Орос эрчим хүчээрээ гайхамшиг штеп. Хятадууд бид нар хэдэн ангорд барьж өгнө штеп. Гал гараад бол хэдхэн секундын дотор пүрхэ шатчихна. Оросууд бол жинхэнэ тоосоор нь бетоноор нь дэлбэрсэн нурхааргүй амар бүр чулуу барьж өгнө Оросууд. Тэр Америкчууд чинь бид нар цахилгаан станц барина гэдэг чинь Хятадын ч дургүй өрнө, Оросын ч дургүй өрнө. Оросууд ч уурлна, Хятадууд ч уурлна. Америкчууд монголчууд тогны реформ хийж өгье, цахилгааны чинь шийдэж өгье. Маа. Яг цагаа тулвал яг Орос Хятадууд биднэрт ингээ хавчлага үзүүлвэл Америкчууд ширхэг будаа, ширхэг коолооч өгөж чадахгүй. За юу? Стратегийн бүс, геополитикийн монголчуудыг ингээд дайны талбар болгох гэдэг шүү дээ Америкчууд чинь. Америкчуудад итгэх юу ч байхгүй. Дандаа ирлиз хурлизуудад. Ирлиз хурлизууд их мөнгө хоёрт нутаг байхгүй. Тэдэрт их орон байхгүй. Тэдэрт уламжлал байхгүй Америкчуудад. Тэдэрт соёл байхгүй. Тэдэрт өвөг дээдс байхгүй. Тэдэрт өвөг дээдсээ сургаасан сургаал байхгүй. Тэдэрт юу ч байхгүй. Тэдэр зүгээр л мөнгөний машинууд. Америк нэгдсэн улс байгуулагдаад 240 жил болохдоо 16 жил нь гадагшаа дайтаагүй дотоодын дайтай байсан. Үлдсэн 240 жилийн 16 жилгээ боддоо. Үлдсэн бараг 220 жил нь дандаа гадагшаа дайцсан. Дандаа жижиг орнуудыг эзэлсэн, геноцид хийсэн, аймаглан устгасан, баялагын сорсон ийм лалрын түүхтэй улс. Ойлгосноо? Америкийн элчин сайдын ямыг хөөж гаргаад Монгол улс хөгжиг үл амархан шүү. Америкийн нэгдсэн улсын элчин сайдыг хөөж гаргаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргаад дэлхийн валютын сан бүгдийг хөгөө гаргачих хэрэгтэй. Тэгээ зүгээр Хятадтайгаа Оростойгоо ингээд эвтэй хайтаахан баг бид нар болчихно. Тэгтээ тэргүй дэлхийн супер хүчтэй хоёр гүрэн бидний хоёр талд байна. Дэлхийг хайлгаж байгаа, дэлхийг чичрүүлж байгаа асар том супер хүчтэй хоёр гүрэн бидний хоёр талд хашаад байж байна. Энийг давж Америкчууд биднэрт орж ир туслана гэвэл өстой гонж хэвлэл мэдээллээр фэйсбүүкээр, инстаграмаар, ютубээр залуучуудыг чинь хүн биш болгож байна. Монгол хүн биш болгож байна. Яаж ч өсө Оросороо барилсан дээр. Оюу толгоогоо Хятадуудад өг. Ойлгосноо? Тэр захилгаан станцаа Оросуудад өг. Тэгвэл эдгээр чинь зүгээр инээгээл байна. Яа Монгол ах トゥ унаас минь гэл инээгээд байна. Үгсэн атсны тэр Канад, Манад, Австрал юу яриад байгаа юм. Үгсэн баасны 3 дахь хөрш яриад байгаа. Тэгэхээр хэдүүлээ жоох их оронч уумаар байна. Нэг өрөөнөөс гараад бол гэрлээ унтраа. Болж л өгвөл бид нар ерөөсө битээ тусал. За энэ гадны стандарт битээ тусал. Зүгээр л Оросоор захилгаан станцаа бариул. Одоо тэр Улаанбаалын лодо гэж харлалар барууны тижээвэр гүлэг. Оросуудаар хизээч бариулж болохгүй. Бид нарыг дарамтлж байна. Гэхдээ дарамтлуулахгүй яах юм бид нар? Бидний эдийн засаг ямар вэ? Бидний хүн ам ямар вэ? Бидний зэрэг зэвсэг техник ямар вэ? Бид нар юу чгүй шүү дээ. Тэгээ супер хүчтэй улсуудад дарамтлуулахгүй яах юм өөр? Залтай байл та. Хайрын хүргэлтэй. Энэ эд баялагаа Орос Хятад хоёртойгоо аятайхан ашиглал та. Оюу толгой Канадуудаар биш Хятадуудад өг. Тийм бол Хятадуудтай янзын ашигтай ажиллана. Бид нар ч ашигтай. Зөөврөнч баг. Хятадуудад юу л вэ та нарын үсээд байгаа мөнгө ч юм байна. Ураа авах нь гэж хуцаад ах юм. Урааныг ухаж болохгүй гэвгүй шүү дээ. Ухна, угаасаа ухна. Гэхдээ цаг нь болоогүй байна. Үр хүүхдүүд нь ухаг. Үр хүүхдүүд нь илүү технологитой болж иж, илүү боловсралтай болж иж, илүү их оронч болж иж. Үр хүүхдүүдэд бид нар нөөц нь үлдээд газрын ховор элементийг. Та нар 33 жил уул уурхайг нь ухсан. Алтын минь зөөсөн, зүсийн минь зөөсөн, гантгийн минь зөөсөн, боржингийн минь зөөсөн, төмрийн өдрийн минь зөөсөн, жоншийн минь зөөсөн,
Хүрэн нүүрс юм зөөсөн, кокс нүүрс юм зөөсөн, мөнгө юм, цагаан мөнгө, хар мөнгө бүгдийн зөөсөн. Тэгээ монголчуудын амьдрал сайжирсан хаана байгаа? Та нар л баяжаад байгаа үстэй биз дээ. Тэгэхээр одоо тэр бөөрөлчүүдийн захлагын станцыг болиулаач. 20 жилийн гэрээ байгуулсан. Тэгээ 285 төгрөгөөр киловатт юм. Тэгээ өөрийнх нь үндэсний ТЭЦ 4-р захлагын станц 125 төгрөгөөр үйлдвэрлээд 85 төгрөгөөр авдаг. Тэгээд 4-р захлагын станцыг үйлдвэрлэж байгаа тогийг сурж зарчаад мөнгөний хятадуудад өгчдөг. 285 төгрөг. Юу хуцаад байгаа юм бэ стандар минь? Тэгээ мангар олон жил ажилласан. 25 6 жил ажилласан. Насаараа ТЭЦ 4-т ажилласан хүмүүс нь 2 сая 500 мянган төгрөг авдаг. Тэгэхээр тэнд яаж ажиллах боловсон хүчин байх юм? Тэр хятадуудад өгж байгаа тэр 285 төгрөгөөр хураагаад энэ ТЭЦ 4-ийн ажилчдын цалин 5 сая төгрөг болгооч. Энэ авилга аваад байгаа хулгайч шүүгч нэрээ. Авилга аваад байгаа прокурор та нар 5 сая төгрөгөөр 5-аас 10 сая төгрөгөөр цалинжилт юм байлээ. Тэгээ яг энэ хизээ өгөхгүй мэдэхгүй дэлбэрэх гээд байгаа захлагын станц дотор ан дүүгээд биднийг тогтоо байлгаж байгаа энэ инженерүүдээ, энэ гачкааруудаа, энэ ажилчдаа хайрлаач, хамгаалаач. Тэнд өгөхөд мянган аав өгнө. Тэнд өгөхөд мянган ээжийн хүнийг дор өгнө. Тэнд өгөхөд мянган монгол залуу өгнө. Тэр мянган хүний амийг та нар минь дээр суулгачаад тэгээ энэ хэдэн намаас томилогдсон хэдэн хулгайч хурган дарга нар нь сэлбэгээ шааж буцаад зараад ингээ баяжаад хөлжөө том жип унаа явах юм. Ямар муухай их орондоо хайргүй биз та нар вэ? Мөнгнөөс өөр эрхэм юм та нарт байдгүй мүү? Тэр шарын голын хулгайчуд тэр инженерүүд тийм л юм багчлаа. Өөрсдийнхөө техникийг тоноол шааж гаргаал тэгээ нэг ченж үнний үйл шахаанд оруулаад баяжаа сууж идэв юм л ш. Том жип унаал, том алтан бүгж гинж зүгэл лалрууд газар сайгүй юм хулгайч нар. За том дарга нар нь дээгүүрээ ингээ яриад хулгай хийд юм байж. Энэ хурган дарга нар ч бүр юу ч үедээ дууслаа биз та. Улаанбаатар хот хөлдлөө. Гүн чи 1762 онд бүр шившиг 1762 онд Лааны гэрэлд Шотландд нэг шүүх хурал болж исэн гэж. Лааны гэрэлд шүүх хурал болж исэн. 1762 онд үлээ дээ. 240 хэдэн жилийн дараа шившиг дэлхийн шившиг Монголд Лааны гэрэлд шүүх хурал болж шээ. Лаасаага шүүх хурлаа хийж шээ. Үн чи дэлхийн шившиг шээ. Энэ намын пистанер Монгол ардын намын хулгайчууд Монгол ардын намаас томилсон жижигэн хурган дарга нар ингээд хулгаалаад жижигэн мөнгөний үлдсэн жижигэн мөнгөний бүгдийг идлээ штэ писта. Та нар хувааж идчихэж бид нар тоггүй болж байгаа штэ. Та нар их орон сэтгэлтэй байсан бол, та нар улс орноо гэдэг байсан бол, та нар биднийг хайрладаг байсан бол бид нар айл үжиг захлагын станцтай болцсон штэ. Нэг битэл нэлээд хэдэн захлагын станц барих мөнгийг та нар хуваагаа идчихлээ штэ. Та нар зөвхөн нүүрснээс 100 их 80-ыг эзэж юу 44 их 80. 100 их 80 төгрөгөөр юу хийж болох вэ? 100 их 80 төгрөгөөр Монгол ардын намын хулгайчуудын эзэн 100 их 80 төгрөгөөр юу хийж болох вэ? Монгол улсын 21 аймгийг 333 сумыг дээд зэргийн автозамаар холбох мөнгө. Дээр нь нэмээд бүх аймаг сургуулиудад бүх аймаг сумдуудад орчин үеийн имлэг сургууль цэцэрлэг барих мөнгө. Дээр нь нэмээд Монгол улс модон жорлонгоос 100% салаад эко жорлонтой болох мөнгө. Ийм их мөнгөийг Монгол ардын намын сүүлийн хэдхэн жил идсэн ш. 100 их 80-ыг. Зүгээр яриад байгаа нь 44 их 80. Өнөөдөр чи пүрүс ундаг бол чи 600 унах байсан мөнгөийг чи ардын намар хийдсэн. Чи өнөөдөр АК ундаг бол лаанд 300 унах байсан чи. Тэр мөнгөийг чи идсэн. Чи өнөөдөр АК унчаад амьдрал сайхан байна гэж шааж байгаа. Чи өнөөдөр пүрүс унчаад амьдрал сайхан байна гэж шааж байгаа. Гэтэл энэ Монгол ардын намын хулгайчууд чинь та нарын унах ёстой G class 500 гэж чинь 6 Lexus 600 гэж чинь Land Cruiser 300 гэж чинь эдгээр хулгай хийсэн. Тэгээ та нар үлдсэн шахруугаар нь АК авч унчаа хөөрөөд байгаа юм. Микроавтобус унчаа хөөрөөд байгаа юм та нар. Ойлгосноо? Одоо энэ 4-р захлагын станцад юу болдгоо гэхээр сэлбэг нийлүүлнэ. Дандаа хуучин сэлбэг.
Будаал гадна талын янзлал яг нөгөө ногоо автобус шиг. Нөгөө ногоо автобусыг яалаа. Шинэ автобус гэдэг баахан хуучин капитал засварын хуучин автобус орж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг эдгээр 4-р цэцлэгээ станцын том генераторууд, сэлбгүүд дандаа тийм хуучин юм авчир шахдаг. Тэгээ мөнгөний иддэг энэ хурган дарга нар. Тэгэхээр 4-р цэцлэгээ станц дэлбэрэхгүй яадаг юм. Бид нар тоггүй болохгүй яах юм. Ард түмэн нь тэнд ажиллаж байгаа мянган аавын, мянган монгол хүүгийн амийг хайрл. Чи нэг өрөөнийхөө тогийг унтраалаа гэд тогондоо гантаа бай. Хамгийн хямдхан тогийг бид нар хэрэгжилж байгаа. Өдөрт 1000 төгрөгийн тог бид нар хэрэгжилж байна. Сард 30,000 төгрөг төлөхч бөө хэрүүл болно. Тэгээд дэлхийн улсынхаа мөнгийг хэрэгэлдэг хөө хэрэглэгч байхгүй. Энэ нийтийн байрнуудаас татгалз. Юун төлөө газартай юм. Гэр оролттой амьдр. Нарны панелээ тавиад сэргээгт хэрчим өчөр өөрсдөө цэнэгэл. Хизээш тог тасрахгүй. Гадаа нарны панел тавьсан байхад хизээш тогны мөнгө өгөхгүй та нар. Гадаа салхиар ажилдаг синсингээ тавьсан хашаага гэрэлтүүлж яхад хизээч улстай дараа болохгүй. Ойлгосноо? За, би та нарт хамгийн гол нь яадаг вэ гэхээр та нарыг хоорондоо талцаж битээ хэрэлдээ. Ойлгосноо? Талцаж битээ хэрэлд. Нэг ойлго. Тэр 4-р цэцлэгээ станц та нар гадаа 30 гэх юм болоход та нар яаж хилчин унждаг вүлээ? Яаж шатаж өгдөг вүлээ? Та нарын хэд чин цус харвдаг вүлээ? Хэдэн даралтны юм авах гэж имлэгөө гүйдэг вүлээ? 30 градус халахад. Тэгэхэд тэнд 70-80 градусын халуунд Монгол аавууд тэнд амиа дөрөөндөр тавиад зүтгэж байна. 4-р цэцлэгээ станц хөлдвөл Монгол улс 50% тэс үлдэнэ. Имлэг хөлдөнө. Имлэгт байгаа өвчтөнгүүд ямар ч эмчилгээ авч чадахгүй болно. Амьсгалах төхөөрөмжүүд нь ажиллагаагүй болно. Ойлгосноо? Тас харанхуй болно. Бүгд тас хөлдөнө. Тэгэхээр тогоо хэмнэ. Тэнд байгаа олон монгол аав ээжүүдийг хайрл. Бидний төлөө 24 цагаар 1 секунд алдаа гаргуул тэнд дэлбэрнэ. 580 градусын халуун ууранд шалзрна штэ. 10-аас 15 давхар байшин шиг тийм том зуухнууд ажиллаж байгаа штэ. Хамгийн өндөр хорыг тэнд шахаж байгаа штэ. Тэр хор чин цацрна. Ойлгосноо? Тэгэхээр тогоо хэмнэ. Ойлго заяа. Энэ пизданаар биднийг хайрлахгүй. Хэдүүлээ 28 оны сонгуульд бид нэр дүнгийн тавь. Би та нарт хэлсэн шүү. 28 онд манай цус цэвэр нэр цэвэр холбооноос 126 эх орончийг нэр дэвшүүлнэ. За энэ 126 эх орончийг л дэмж. Ардын намын нэг чуулгаачийг битгий сонго. Арилсан намын нэг чуулгаачийг битгий сонго. Тэр хүн нам, юу гэлээ шин нам, юу гэнэ баахан нам. Энэ хоёр намаасаа санхүүждэг жижигхэн намууд санал хуваадаг. Эднийг хизээч битгий дэмж. Эдгээр биднийг хайрлахгүй заяа. 28 он хүртэл шүдээ зууж байгаа эднэртэй тэмцэн. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Энэ нэг уцаа барьцсан лайвчдыг битгий дэмж мэдв. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ үз. Нэвтрүүлэгтээ гишүүн бол ганцхан шил архины мөнгө штэ. Ганцхан шил архины мөнгө. 60,000 төгрөгөөр нэвтрүүлгээ үзээд мэрэгчлэнгүүдийн үгийг сонс. За би энд байгаа залуучуудаа бас цалинжуулмаар байна штэ энэ чинь. Наа чиг ингээд тайз засчаад Монголын бүх бэлэгдлийг ингэж тавьчаад ингээ хэн нэвтрүүлэг хийсэн. Та нарын хайртай их оронч дотор та нарын хайртай их оронч дотор хэн ийм нэвтрүүлэг хийсэн. Худлаа уцаа барьчаад их орон гэж шаагаад байна. Эн чин биргаа штэ. Соёмбны дэдл ийм байх хэвээр. Коммунистууд энэ биргааг нь ертөнцийн хиллийг авч яваад гурван гал тавьсан. Энэ яг нөгөө соёмбны их тэгнэ баггүй. Та нарын нөгөө хайртай уцаа барьчаад орилоод байгаа их орончдын дунд монголчуудын үеийн үе шүтэж ирсэн цагаан шонхор энэ байна. Хин ийм нэвтрүүлгийн тайз засаад хин хүмүүс цалинжуулаад ажиллуулъя гэсэн. Одоо манай залуу одоо хүртэл ингээд юмаа хийгээл сууж штт. Хин ийм нэвтрүүлгийн тайз бэлдээд хин монголчуудын төлөө ийм нэвтрүүлэг хийгээд байгаа юм. Ямар ч санхүүжилт байхгүй. Тэгээ нэг бүтэн жилийн төлбөр нь 60,000 төгрөг гэхээр үзэхгүй голоо цохоод идэг.
Тэр мөнгөөр чи би алтан бөгөөж авахгүй шүү дээ. Би зочтой өрн би зочтоос нэг төгрөг авдаг. Улаанбаалын лодоо бол зочтоос нэг зочингоос 5 саяас дээш төгрөг авдаг байсан гэсэн. Тэгээ одоо ингээд нэвтрүүлгээ хийгээд идэг. Энэний одоо баг 20-од нь манай хүмүүс байгаа. Тэгээ 83 хүн гишүүнт хараа. Тэгээ манай админууд ингээд айгүй олон хүн байд юм аа. Манай админууд амар олон хүн байд. Тэгээ 83 хүн гишүүнтэй. Тэгээ ингээд төлбөрөө төлөхгүй орохгүй. Энд одоо хэн орсон бэ? Орхон тул орсон. Тэсээ 68 чинь зүгээр толгоонд хараа монтаж зураглаач цэлэн байгаа. Тийм үстэй. Мэдээж хэрэг одоо яг та саяны мэгсрийг бичлэг хийгээд нэг хідэн залуучтай явсных нь маргааш нь би дахин очсон юм билээ. Очсон байхгүй. Очсон чинь хүн сэргэлт хийцэн байсан. Бүр амар болцсон зүгээр хоёр нөгөө дай болсон бөмбөгтэй эцэг юм шиг байсан газрыг бүр гайхад шоконд ортол хийцэн байсан байхгүй. За ингээд би нэвтрүүлгээ хийгээд идэг. Үзэдгүү харамлаад 60,000 төгрөг харамлаад писта дургу хүрчлээ. Тэгээ харгаа бараад ном зарлаа. Гэхдээ одоо номоо аваач би залуучуудаа залинжуулаа. Та нарыг ном авчаач тээ. Миний бичсэн зохиолуудыг аваад уншчих. 20-30 мянгаар зохиол авчих гэсэн. Ном авахгүй писта. Тэгээ одоо миний номнууд энд ингээд хайрцагаараа ингээ хураатай ингээ бичдэг. Авдраараа ингээ. Ном ч худалдаж авахгүй. Тэгээ та нарын худалдаж авж байгаа номны мөнгө, ингэж байгаа мөнгө эх орны төлөө зарцуулна. Эрдэмтэн мэрэгдийнхээ үгийг сонсоо, үнэн үгийг сонсоо. Гэхдээ би энд яагаад зочин өрөөд байгаа гэдэг чи ярилцж байгаад энэ зөв хүн үү буруу хүн үү гэж яагаад би 26 оны 28 оны сонгуульд нэр дэвшүүлэх үнийг хайгаад байгаа шүү дээ. За дараагийн лайв хүртэл баяртай. Бололдоон зөвхөн шонхруу гисэн.